За одоо бишиглэл бичиж сурлаа. Одоо хэмжээ тавилт. За хэмжээ бол нэлээд олон тохируулгатай. Гэхдээ санахад бол амар. За хэмжээ тавилтын стандартаа бас dimension энэ байна. Эсвэл энд ч байна тийм ээ. Тэгэхээр annotation дээр нь ороод ахаад стандартыг нь хэдүүлээ сонгоё. Dimension style гэж байна. За энэ дээр маус нэгээр дарлаа. За бүгдээрээ энэ стандарт хэмжээсэн дээр нь өөрчлөлт өгье. Тэгэхээр шууд modify. За modify дарангуут ийм цонх гарч ирж байна. Modify dimension style стандарт гэсэн ийм цонх гарч ирж байна, тийм үү? За тэгээд бүгдээрээ эхлээд lines гэсэн хэмжээсэн дээр за ер нь бол юу хийдгийг бол би дараа хэлж гээ. Яг энэ удаа бид нар шууд сонгох өөрчлөх юм аа шууд сонгоё. За тэр нь юу вэ гэхээр эхлээд fixed length extension lines гэсэн энэ цонхыг идэвхжүүлж өгдөө. Энэ цонхыг идэвхжүүлнэ. Тэгээд хэмжээсийн текстийнхээ өндөртэй адилаар 600 гэдээ өгье. За энэ ямар учиртай шугам бэгээр хязгаарлалтын шугам гэхээр та нар мэднэ. Хэмжээс тавихаар бид нар энэ хоёроос нэг шугам татаж байгаа хэмжээ тавьдаг. Энэ хоёр урчмыг хязгаарлалтын шугам. Байдлаар дээр хязгаарлалтын шугам ийм урт байдаг. Богинохоо чиглэлцээ одоо баган зорж учраас багнаасаа уртчил ингэж авахгүй шүү. Баган руугаа харсан богинохон зураас юм. Тийм учраас энэ fixed length dimension lines гэдэг нь extension line гэдэг нь тодорхойлогдсон урттай хязгаарлалтын шугам гэдэг. Тэгэхээр би богинохон хязгаарлалтын шугам. Хэмжээний хоёр талын шугам гэсэн үг. Тэр нь 600 текстийн өндөртэй адилхан байвал. За энэ дээр бол эхний сонголт ердөө ингээд шууд дараагийн цонх руу оръё. Symbol and arrows. Дараагийн шийт тийм байна тийм ээ. За symbol and arrows. Энэ дээр гол нь arrows буюу сумных нь тэмдэглэг нь ямар байх вэ гэсэн үг юм байна. За arrows heads буюу сумны толгой. Post гэдэг дээр нь бид нар architectural tick гэдгийг сонгоё. Архитекторын зураг зурж шít. Architectural tick. За лидерийн орхиод arrow size дээр очие. Та нар архитектуруу зурхтаа сум биш нэг юм 72 зураас гэдэг хэмжээний төгсгөл эхлэл дээр 72 зураас үгийг гадарлан тийм ээ. Энэ. Тэрний урт хэр урт байдаг вэ? Тийм их урт байдаг шүү. 2 3 өсрэл 4 мм. Хэдүүлээ 2 мм-ээр зуръя. Тэгэхээр баатам цаасан дээр 2 мм байхын тулд энэ arrow size нь хэд болно? 200 байх нь. Ойлгомжтой тийм ээ. За энэ сонголтыг хийгээд л дараагийн сонголт руу оръё. Цонх руу оръё. Ердөө энд хоёр л гол юм хийлээ тийм үү? Текст руу орлоо. За текст руу ороод текст appearance гэдэг маань reference буюу харагдах байдал текст тийм үү? Харагдах байдлаар бид нар юуг харах вэ гэхээр нэгдүгээр текст стайл буюу за энэ нөгөө стандартаар чинь нөгөө Arial mon юу эднэр байх нь эднэр гэсэн тийм утгатай. Text color by block за тэргээр байх нь тийм ээ. Fill color битүүмжилж бодохгүй тийм үү? Fill гэхээр дүүргэлтийн бодог гэж байна тийм битүүмжилж бодох. Харин text height 2000 гэж байна. Хэмжээсийн өндөр 2000 байх уу? Байхгүй. Нөгөө 6 мм 2 санж байхгүй 6 мм байх хэрэгтэй. Тэгэхээр энийг хаан засах уу? Текст стайлын ард стандартын ард 3 цаг байна уу? Тэр 3 цаг дээр дарна. Дарахаар таньдаг цонх гарч ирнэ. Тийм байна уу? Тэгэл height-ийг бид нар яах нь вэ? 600-аараа өгчих юм байна. 6000 биш 600. Тэгээд энэ удаа set current дарсаж болно. Өмнө хэмжээ тэгээ бичсэн бол шууд засагдчихъя гэж. Yes, apply, close. За тэгээд за доошоо бол текстийн өндөр 600 болсон. Одоо fraction height scale. За энэ дээр бас нөгөө өндрийг бас scale-аар томруулж багасгах юм масштаблж болно. Бид нэр масштабтайгаа хамт 600 гэж хийж чаддаг учраас энд оролдох хэрэггүй. За харин энийг сонгож болохгүй шүү. Гашуудлын юм шиг хүрээтэй болчихно. Тийм бод draw frame round text гэхээр тийм байна уу? За энийг сонгодгүй шүү. Оюутнууд сонгочоод энэ яах вэ багшаа гэдэг тийм. Би мэдэхгүй гээл дайраад идэв. Ердөө энэ гал сонголт байдیں۔ За одоо text placement дээр нэг хоёрхан сонголт хий.
text placement буюу текстийн байрлал гэж байна, тийм ээ. За нэгдүгээр вертикалын хувьд centered биш, above. За centered гэдэг нь та нар хараарай. Centered гэдэг нь яг нөгөө хэмжээсний шугамын голд байрлна гэсэн үг байхгүй юу? Үгүй ээ, дээр нь байрлна гэсэн сонголт хийн. За horizontal-ийн хувьд бол голд байх нь зөв. За бидний угаасаа left to right Кирилл бичиг маань, тийм ээ. Зүүнээс баруун тийш явна. За offset from dimension line. За энэ дээр харин ганцхан миллиметрийн зай өгчих. Нэгвэр бол хэмжээсийн шугамдаар тоон наалттай байх юм уу гэж байна. Үгүй ээ, зайтай бай. Ганц миллиметр. Тэр нь юу вэ? 100. Тийм ээ. За одоо тэгээд text alignment буюу зэрэгцэлт гэж байна. Horizontal гэхээр энэ босоо шугамдаар хэвтэй байрлаад яваа. Үгүй ээ. Хэмжээсийн шугамыг дагж байрлаа. Тэгвэл аль байна? Aligned which dimension line. За ISO ч гэсэн дагж байрлаа. Гэхдээ ISO заримдаа нэг юм гажиг гараад байдаг учраас одоохондоо aligned which dimension line-ыг сонгоч. Тэр нь илүү амар байдгийг. За ингээд дараагийн цонх руу шилжлээ. Pit цонхон дээр юу ч солихгүй. Барилгын зураг зурж байгаа тохиолдол шүү. За primary units дээр ганцхан газар солиё. Юу сонгохгүйгээр liner dimensions гэж байна, тийм ээ? Хэмжээсний шугамн хэмжээсний хувьд unit формат бол мэдээд десиминалтай байна. Precision барилгыг миллиметрээр зурж байж юуны дасгалын ард 3 тэгвэ. Ганц тэг байхгүй гэж сонготъё. Ойлгосноо? Даслаа. Миллиметрээр байж ганцхан тэгтэй. Даслалынхаа ард орон байхгүй. Ойлгосноо? Жишээлбэл энэ багныг 1-2 микрометрээр ийш нь хөдөлгөө. Яста амьдрал дээр хинч тэгж ярихгүй. Үсгээд миллиметрээр хөдлөхгүй юу шүү дээ. За тэгэхээр энэ дээр primary units дээр ганцхан precision-ыг сольж өгдөг баг. Тэгээд alternative units дээр юм сонгохгүй, tolerance дээр юм сонгохгүй. Уг нь механик инженерүүд энэ дээр сонгодог. Та нар мэдэх байх нэг 500 гэдэг тоо биччихэд дээдлэлт нь нэмэх хасах 50 гэдэг тоо тавиад. Тийм үү? Хязгаарын цэг нь жишээлбэл нүх гол хоёр суух гэвэл, цөөн гол хоёр суух гэвэл гол нь гадагшаа 50 микроноор том, цөөн нь дотгошоо 50 микроноор жижигхэн. Тэгээ энэ додожод нүдэжээ суулгадаг ийм хэмжээс байдаг баг. Барилга дээр тийм баг. Тийм учраас альтернатив толерансууд дээр юу ч байхгүйгээр ерөөсө primary unit дээр хамгийн сүүлийн сонголтоо хийгээд окей. За тэгээд энэ дээр за set current гэж бас дарж болно. Close. Ойлгосноо? За одоо тэгээд энэ dimension гэж харагдаж байгаа. Энийг сонгож болно. Артлын тэр олон хэлбэрээс liner-ыг сонгосон. Энэ хоёр нэг. Тэгээд хэмжээг тавихтаа багны донд гурвалжингаас дараагийн гурвалжин хооронд. Тэнгүүт 6000 гэд гарч ирж байна. 6000 нь ийм очиртай юм шүү дээ. Заавал тэр 6000-аар хийгээд байдаг шалтгаан энэ байна. Тэгээд 6000 байрлуулахдаа энд нэг хэмжээс байна. Тэгээд энэ хэмжээсийг яг хэмжээсээ зурхтаа энд байрлуулах. Нэггээр хэлбэл байрлалын зураг энэ хоёрын хооронд нэг хэмжээс багтахаар зайн энэ хэмжээгээ байрлуул гэж. Юуг яаж мэдэх вэ? Нэг хэмжээс энэ хооронд тавигдах болвол тэнд нь зай орхиж яах гэсэн үг. Ойлгосноо? За хоёр дахь зурагтаа харин хэмжээс гэдэг команд авлаа. Энэ гурвалжнаас нөгөө гурвалжингаа авлаа 6000 гарсан харин байрлуулахдаа энэ удаа энтлийн гурвалжиг ашигла. Тэгэхээр яаж гэнэ вэ? Энэ 6000-ийн хоёр шугам хоёулаа нэг шугамдаар байна. Эсвэл нүдээрээ сайн харж байгаа саяын тэр гурвалжинг ашиглаагүй тохиолдолд ингээд баатам цаасандаар ингээд 1 мм-ийн зөрөө мөрөө гарч харагдтыг. Тэгж гаргахгүй тулд би сая гурвалжин гаргаж харж байна, тийм үү? За энэ дээр болохоор ахаад шугамны хэмжээсээ сонголоо. Энэ гурвалжин ахаад энэ дундаа гурвалжин. Тэгвэл бүгдээрээ нэг шугамд байрлана. За одоо энэ тал руу хаалгатай талд нь би хэмжээ зурхгүй эсрэг талд нь ер нь тавь. Яагаад тэгж тавьдаг вэ гэхээр парекс хооронд ер нь хэмжээ нэх байдгүй. Би ер нь энэ талд л парекс зурдаг. Ер нь барилгын зураг план ийм байхад энэ баруун гар тал руу парексууд гардаг шүү. Тэгэхээр энэ гар тал руу голоо хэмжээг тавина. Тэгэхээр энэ гурвалжингаас дараагийн гурвалжин адилхан 6000 гэж байна. Өөрийн тавихаар нэг энэ хавжаа тавих гэдэг тийм ээ. Баримжаа харлаа тэгвэл энд би 6000-ыг байрлуулах юм байна.
За дахиад даймашин авлаа. Энэ гурвалжингаас дараагийн гурвалжин 3000 юм байна. Дахиад энэ гурвалжин дараа байрлуулъя. За дахиад нэг шугамзорын энэ гурвалжингаас энэ гурвалжин энэ дахиад гурвалжин дахиад гурвалжин гарахгүй болохоор тийм алдаа гарч байна. Энэ гурвалжингаас энэ гурвалжин дахиад хэмжээ тавил. За ойлгомжтой юу? Хэмжээс тавил. Энэ байна. За яг томруулаад харах юм бол 6000 гэдэг тоо шугамнаас зайтай юу? Зайтай. 3000 гэдэг тоо шугамнаас зайтай зайтай. Бүгд ингэж гарна. Яг энэ бол хамгийн зөв тохируулга байна гэсэн үг. Хэмжээ тавил. Ингээд дуусаж байна.